Хүүхдээ цэцэрлэг тасахыг яаж даван туулах вэ? Танд болон хүүхдэд цэцэрлэг дамжистай дасан зохицоход туслах 5 насхан бий. Нэгдүгээрт хүүхэд цэцэрлэгт явахаас өмнө цэцэрлэгийн дэйсэмд тасах хэрэгтэй. Цэцэрлэгийн өдөр тутмын хуваарийг мэдэж аваад гэрийн дэйсмээ цэцэрлэгийн дэйсэмтэй тааруулж тэр дэйсмээ амралтын өдрүүдэд ч баримтар. Хоёрдугаар ашиг нь цэцэрлэг дээр очиж бүсэг болсон багштай танилцсарай. Эцэг эхчүүд багштайгаа харилцаагаа сайн тогтоох нь чухал. Ингэснээр хүүхэд та багшид итгэдэг гэдгийг мэдэрч илүү тайван байх болно. Гуравдугаар ашиг нь цэцэрлэгт өнгөрөх хугацааг аажмаар нэмэгдүүл. Эхний 2-7 хоногт хүүхдэд цэцэрлэгт хэдхэн цаг байсаг, дараагийн 7 хоногт өдрийн хоол хүрч үздээгээрэй. Энэ нь ойрол цагаар 4 цаг юм. Дараа нь хүүхдэд цэцэрлэгт унтах хүртгийг үздээгээрэй. Энэ нь ойрол цагаар 6 цаг болно. Үүний дараа хүүхэд аажмаар орой бас цэцэрлэгтээ үздэг болно. Хэрвээ энэ үйл явц хүнд байвал хүүхдээ эсгэн аваарай. Дөрөвдүгээр ашиг нь хизээ буцаж ирэхийг яг тад хийж хизээж хоцорч болохгүй. Тавдугаар ашиг нь хамгийн чухал нь өөрийн гэсэн саших ёсны зам үүсээ бодож ол. Жишээ нь хүүхдийсээ азганд үнсээд хэрвээ бяцхан чим ээжидээ сануус тэр гартаа үнсүүлсэн масгаа хацартаа наагаарай гэж тохиролсон. Ингэснээр та яд гэрээд нь байгаа мэт түүнийг үнсэж байгаа мэт санагдана. Төвчээртэй байж дасан зохицох үйл явц аажмаар явагдах ёстой. Мөн заримдаа нозомс гарч болохыг санаарай. Эцсийн эцэст шинэ хамт олонд орж байгаа том хүнч гэсэн санаа зовж сэтгэл түвшдэг байхад сэтгэл хөдлөс шинэ дурсагтайгаа дөнгөж танилцж байгаа бяцхан хүүхдийн тухайд бүрч их хэцүү шүү дээ.